Дорсон ч би заавал болсноо. Ойрсон ч би заавал инээрээ. Итгэрэвсэн амлэн чи яагаад эргээд над руу ирээдээ. Яагаад ирсний өнөм ч ирээдлээ. Өнөөдөр гэнт дурсаж ирээ. Итгэрэвсэн амраг минь чи яагаад эргээд над руу ирээдээ. Яагаад бидний хадуун хайрчин. Өнөөдөр гэнт над руу тимүүлээ. Дорсон ч би заавал жарган. Дорсон ч замаа би одоноо. Мөн гөлөг минь. Чи уцаахгүй яачлах юм бэ? Би сая Маятаа уулзчихсан шүү дээ. За ойлголоо. Ажил урагштай явж байгаа биз? Сэрэмжтэй байгаарай. Элдв дуршуул тагнуулаад тагнах вэ? За ойлголоо. Ойлголоо. Бэлтрэг минь. Наадах чинь зөвхөн ч нэг хүн биш шүү. Миний цаашдын улс төрийн зам наад тэний хүүхнээс чинь маш их шалтгааллах болно. Ойлгов уу? Санаа зовлох үедээ би таны хэлснээр мэдээтэй байна. Хитгэн халтар төгрөгнөөс болоо тэр мөн авчид алуулж. Чи зүгээр үү? Зүгээр. Зүгээр шүү. Хэмж явах юм чи хүсэл алга. Чи намайг үгүй чи хүн юм бэ мэдөө. Чи их согцсон байна. Одоо гэртээ хайж амт. Гэрээ одно үстэй. Энэ чам. Матрин маш. Амд босоолоо. Дарга. Та энэ үнийг таньдаг юм уу? Тэрхэн мөрдөгч та явсан газраа ариун үргээ биелүүлж явах юм аа. Энэ хүнийг үү? Танихгүй. Чи одоо бүр танихаа байсан уу? Аа? Тэгээд яагаад энэ хүн таныг таньдаг юм шиг ажиллаад байдаг вэ? Эдийн засгийн хамарлаас болоод юуны нэмэгдэж ард түмний амтур дараатаад парламентын гишүүн засгийн газрын сайд нарыг элчиг мангар тэнэг тэрвэтгүүл тэмбүүтэй хүртэлгээд суугч байна шүү дээ. Тийм биз? Хоцорч ирэх. Хаяа энэ хөрхөн амтныг вакцины суулгаад хүргээд өгч. Загсаа дарга тэгж өөртөө төвөгдөөд явах вэ? Би эргүүлийн зэрэг дуудаад явуулчих. Оо яах яах. Бид чинь ард түмнийхээ төлөө үйлчлэх бас бидний үүрэг байдаг юм шүү дээ. Нэг ч гэсэн сонсогчдоо туслах нь бас миний эрхэм үүрэг. Юугаа хараад байгаа юм? Өргөөд өг. Бүр бач. Намайг идэж өгч. Идэж чи намайг алдсан шүү дээ. Та намайг идэж өгч болохгүй шүү дээ. Наад үн чи алуурч шүү дээ. Та намайг хэрэг аваад. Та их согцсон байна. Энэ хүн чинь алуурчин биш ээ. Би сайн мэдэн заяа. Наад үн чи алуурч. Гүбэ наад үнийг бүхбодруудаар биелсэн да. Таваа. Ажилгүй Монгол, аригчин Монгол болсон нь энэ. Солиоцч. Өрөө намайг юу гэдэлээ. Одоо болсон чинь
Алуурч энэ төр юм. Эрхэм даргын бие шилэр. Үгүй. Энэ нэмлэгт манай эхнэр хэвтэж байгаа. Харин та ямар хэрэгээр энд явж байгаа вэ? Хэд хоногийн өмнө нэг залуугийн амийг авчирсан. Тэр хэргийг мөрдөж байгаа. Нөгөө буудуулж өгтгүү. Та буудуулсан яаж вэ? Үгүй энэ чинь юу сонин хэвлэл радио телевизээр зөндөл ярьлаа ш. Хайрын залуу одоо өнөм хийхийнхаа урд өдөр бас ийм болдог. Юу л да энэ гэмт хэрэгтнүүдийн тухай тэмцэх төсвийг танаа төсвийг бас нэмэгдүүлэх талаар би зөндөл юм ярьж байна. За би таныг шилдэг мөрдөгч юм болохоор л энэ хэргийг мөрдөж байгаа юм гэж бодсон. Энэ дурчигч. За ажилтаа хүнийг одоо уяад явах уу? За. Ölмөлсөн. Өөдгөө муцагдаа. Чимүү. Тэр хэргийг олох байх. Амьд гэрч аманд нь орох гэж явахт мэдэхгүй. Хуулийг би захирдаг юм шүү дээ. Чимүү олох байх. Гэхдээ энэ муцагдаа энэ эмэлгээр юу шинжилж явах бол дараатай нь уулзч хийч нэ. Ингээд энэ бохир гартаа улсдорч. Яагаад намайг энэ хэргийг мөрдөж байгаа юу гэж асуух болов. Түрүүчийн тэр согтуу аригч бас юм хүн байга. Энэ нөхөр удамжны аригчин болгоныг гэрт нь өргөж өгөөд байдаг. Тийм юм биш үү? Сонгуульд төгсөн ч гэсэн. Хастаа минь дээ. Хамгийн дотны найз минь. Амьдралын анд нөхөр чамайг минь хэн гээчин атгах хорон санаатан гарч ирээд аваа явчих. Би тэр хүний хаанаас болох. Чи надад хэлээд өгдөгч болохоос. Хастаа. Хэрвээ миний найз сэтгүүлч мэргэжлийг эзэмшээг байсан бол ер нь ямар мэргэжлэг байх гэсэн бол. Яагаад ийм тэнийг юм асуугаад байгаа юм бэ? Халих зүгээр л ууш. Найз нь согцондоо энийг хэлж байгаа юм шиг л дээ. Зүгээр ингээд бодоод байхад чи багангийн багш байсан бол ахил болох байсан. Багангийн багш. Яагаад тэгж бодов? Яагаад гэж юу? Яагаад вэ гэвэл чи үргэлжил хүний оюун ухаанд юу тарим тухайн хүн тийм тариаг аврааж авна гэж үргэлж сургадаг. Оюун ухаанд үр тарихч бай. Найз нь зүгээр л зөв суур боловсралтай монгол хүн эх орондоо хийж бүтээнэ гэж боддог юм. Харамсалтай нь одооны энэ боловсролын системийг хараад байхад энэ өсөж ургаж байгаа бяцхан амьтдын уураг тархинд амьдралын нэг ухааныг суулгахаас илүүтэй унаж өмсөж идэхээр өрсөлдөх тийм сэтгхүү тарих гэдэг шиг. Үүнд нь санаа зовцсон. Чи яг багангийн багш. Яг харагдчих. За бууж өглөө. Би багангийн багш болох ёстой байсан юм байж. Эрдэм мэдлэгийн их далайн анхны шанган зөв татвал эргээд эх орондоо биш юмаа гэхэд эцэг их илгэн садан өөрт нь л хэрэг болно шүү дээ. Үүнийг чинь л одоогийн боловсролын сайднаар л ерөөсөө ойлгож өгөхгүй л байна. Намайг боловсролын сайдаас биш боловсролын сайдын боловсролоос найд гэдэг чи мэдэх үү? Салют. Энэс. Ер нь найзд нь ямар мэргэжил зохих байсан бол чи юу гэж боддог? Чамд 10 жил их сургууль улаан дипломтой төгссөн болохоор
Яг харахгүй их сургуулийн эрдэнтэн багш харагдаад байна да. Эсвэл чи боловсралтай боловсролын сайд болох гээ юу? Хэрвээ тийм бол найз минь өмнө нь ядаж нэг ч ихсэн хүүхдэд амьдралынх нь аав үсгийг зөв зааж өгөөд. Багшаа та зүгээр үү? Та зүгээр үү? Багш нь зүгээрээ. Шаах юм бодоод. Хүүхдүүдээ өнөөдөр ингэж дуусгая. Маргаашнаас энэ техмаа сайхан засаж янзлаад. Ямар ч номын сангаас дутхааргүй. Өөрсдийн гэлсэн уншигчдийн клубтэй болно даа. За. Гэхдээ багшаа оюутны барин тэгээд ийм жижиг өрөөнд тийм гоё намын сан болно гэж юу? Багшигаа хаана амьдэрдэг юм бэ? Багш нь дотор байранд 10-аад жил амьдэрсэн. Багшаа хэрвээ оюутны байранд амьдрал тань шиг сайн багш болох болов. Хүүхдүүд. Ер нь тэгээд хүний хаана ажиллаж хөдөлмөрлөж байгаа чухал биш. Гацгаа. Хэрхэн яаж ажиллаж байгаа нь их чухал юм шиг. Ой горба. Чараа дэвтэ. Ороод. Яг ажилласан. Энэ нүдээс яагаад ч багш. Дишээ зогсноо. Энэ нүдийг хараа. Энэ нүдээ яасан бэ гэж асууж байна. Гойн сайн хаалга онгоогоод намайг хэд хөргөчдгээ. Айл хаалга. Гэхдээ хаалга биш үү? Хаалганы хажууд байсан хүний гар орж ирээд өгчдгээ. Чамайг зүгээр өгөх үү? Чи зүгээр өгөх гэсэн юм шиг. Чи зүгээр өгсөн. Тэ? Яаж гсэн юм бэ? Зөв зүгээр явж байгаа хүнийг зодож болдог, алж болдог. Тэгж чааны мал шиг. Бэрлэхгүй. Үгүй багшаач чам би. Юу за. Гүрээ та битээ гараа багшаа. Би таньс гойж штэ багш. Яагаад? Зүгээр. Хүн хэлээрээ маах үү? Багшин зодтолдохгүй зүгээр ярилцах. Үгүй. Чи ярилцаач ойлгохгүй шүү дээ. Таны хүн хэлээрээ мал хэлээрээ гэдгийг ойлгохгүй шүү. Тэр чинь би ч үсэг мэддэггүй байхгүй багшаа. Би ч үсэг мэддэг үү? Тий. Аач байхгүй. Гудамжных. Тэгвэл сандлаар зөкчүүл яа тий. Очиж тахил тоо. Тэр чи яах ч хүчтэй. Чиг дээрээ сургууль сандлын өрөнд орох юм байгаа шүү дээ. Суугач. Ямар ч тач гэсэн нэг уулзах хэлээ. Зовлон сөрөг хийхгүй. Яг юм багш. Тэр чинь бүр танхаа хулиган балмад итгээд байхгүй. Гудамжны. Багшаа. Тэгвэл цагтаад овчих та зүгээр. Тэгэл үгүй овчих та. Би тэр танхаа балмад гудамжны гэдэг байгаа этгээдтэй ч нэг хэл амаараа ойлголцоодох юм даа. За, багшаа би танд яг өмнө хэлье. Яг өмнөдөө багшаа тэр гудамжны балмад итгээд гээд байгаа нь миний ах байгаа. Чиний ах юм уу? Төрсөн ах чинь үү? Багшаа, яах юм бэ? Энэний ах нь юм сонсохгүй, таныг үг сонсохгүй жинхэнэ тагаа өгдөө шүү дээ. Нашаар. Манай чин зүгээр. Нүд зүгээрээ өгш. Миний буруу өглөө хичээлээ тасалсан гэл. Ингээд ер нь чи яагаад хичээлээ тасалсан? PC тоглолцсон юм аа гэж. Хөөх юм энэ. Ах чинь дгож жоохон ширүүхэн болохоос биш. Зөв юм хийж тээ. Хүүхдүүдтэй л. Компьютер тоглоул яах вэ? Ихтэй шөнө оройн цагаар хэдрүүлээд PC тоглоомоор тоглож сэтгхүүдээ өөрчлөлт оруулаад шөнө оройд нь зүүдлээд ингээд яваад иж болохгүй шүү дээ. Тэгэхийн хооронд тэр хайрын цагийг энэ уншигчдийнхээ клубдээ зарцуулаад бодол санаа ганц зэгцлээд амаа уншаад ухаанаа хэлээд цайхан байх хэрэгтэй шүү дээ. Тийш дээ багшаа тий. За